За интернет манд тасалдаад сая тасарчих шиг боллоо. Гэтэ үргэлжлүүлээд явъя те. За үзэж байгаа хүмүүс маань лайв-ийн доор лайв гэж комент бичээрэй. Манай интернет тасалдаад байна. За лайв гэж комент бичвэл худалдан авалтын замлын талаар бэлдсэн MP2-ын бэлдсэн e-book маань татаж авах боломжтой орж байгаа. За уг e-book дотор QR кодыг уншуулах юм бол персона болон өмнөх сошиал сувгуудын талаар бэлдсэн e-book-уудыг татаж авах боломжтой байгаа. Маш та боломжтой. За тэгэхээр за худалдан авалтын замл гэдэг өнөөдөр ярьж байгаа тийм сая ярьсан тийм хүн ер нь худалдан авалт хийх юм яадаг юм бэ тийм. Тэгэхээр 67% нийт одоо худалдан авагчдын тийм 67% нь бол одоо худалдан авалт бүр онцгойрсон одоо тийм хямд үнийн дүнгүүл бол бараг тий худалдан авалт хийх юм заавал судалгаа хийдэг юм байна. Судалгаа хийхдээ одоо бол бүр ингээд онлайнаар маш их судалгаа хийдэг гэсэн тий. Тэгэхээр онлайнаар судалгаа хийх нь бол маш их байд юм байна. Тэгэд мөн түнчлээ одоо хүмүүс бол одоо нөгөө маркетингийн 7 гэж бид нэр ярьдаг шүү дээ. Яг тухайн бүтээгдэхүүнийг хүн 7 удаа дор хаяж 7 удаа харсны дараа тухайн бүтээгдэхүүн дараа нэг хайр зарлж эхэлдэг гэж байгаа байхгүй юу тий. Тэгэхээр маркетингийн 7 гэдгийг бас бодох хэрэгтэй. Тэгэхээр л одоо яг энэ дээрээс нөгөө бид нэр тогтвортой, байнгын зорилготой хэрэглэгчээ олсон контент хийх хэрэгтэй гэдэг юм байна гэж байгаа тийм. Тэгэхээр за үзэж байгаа хүмүүс маань лайв-ын доор лайк гэж комент хийээрэй. Лайк гэж комент хийх юм бол бид хоёрын бэлдсэн e-book та бүхэнд очих байгаа. Мөн пин комент хийсгээс та бүхэн нийтлэлээ уншаарай. Нийтлэлд илүүдэд хэрэггүй бас мэдээлүүд байгаа шүү. За тэгэхээр худалдааны авалтын замнал гэж яг юу юм бэ? Тэ энэ талаар ярив. Худалдан авагчийн замнал гэхээр нөгөө хэрэглэгчд бол одоо ингээд өдөр болгон хоёлаач гэсэндээ тэгдэг тийм ингээд сошиалд ороход ингээд маш олон бараа бүтээгдэхүүний мэдээлэл ингээд бөмбөгдүүлж байгаа тийм хоёлаа зогсоод алхам тутамдаа тийм маш олон мэдээллүүдээр бөмбөгдүүлж байгаа. Тэгэхээр тэр мэдээллүүд дээр бөмбөгдүүлж байгаа учраас хүмүүс бол одоо ингээд маш их сонголттой болчиход байна л да тийм болохоор тэрний донд бид нар одоо яг тэгтээ бас хүмүүсийг их сайн мэдээлэл хүргэх ёстой их мэдээлэл хүргэж байгаа юм энэ юмаа гэдэг хүмүүсийг бас тухайн мэдээлэлээр бас залхааж болох тийм яг зорилготой. Тэгэхээр худалдан авалтын замлыг ерөнхийдөө эхлээд хүн бол асуудлаа онлын хувьд тийм эхлээд бол хүн бол асуудлаа анзаардаг гэж байгаа. Нэгт худалдан авагч нар асуудал за надад нэг асуудал байна даа гэж ингэж асуудлаа анзаардаг гэж байгаа. За дараачих нь болохоор зүгээр анзаарсан шүү дээ. За одоо жишээлбэл яадаг чинь би одоо ингэж за энэ миний утас нэг болохгүй л байна даа гэдэг ч юм уу. Тэрийг би сайн ойлгоогүй байгаа тийм. Нэг болохгүй л байна даа би анзаарсан. Тэгснээр би дараа нь яадаг вэ гэвэл асуудлаа таньдаг гэж байгаа л та. Би эхлээд бодно. За миний утас болохгүй байна даа гэж бодгоотаа. Яг гэхээр за нэг батарейг эсрэг тийм үү те эсвэл одоо яадаг чи худалдан авъя гэж бодохгүй шүү дээ эсвэл за болно үсттэй гэж ч юм уу те ингэж яагаад байгуу болж байгаа гэж юм уу те тиймэрхүү бодлоо энэ бол асуудлаа таних үйл явц юм гэж байгаа те тэгээ за асуудлаа танилаа за үнэхээр надад энэ асуудал байна гэхэд дараа нь тэр хүн шийдвэрлэх за энийг яг л одоо жишээлбэл яадаг чи үнэхээр худалдаад шинээр авахгүй бол энэ 1000 те засвар хийгээд миний утгаас бүтггүй болсон үхэх гэж байна гэдэг нь ойлгож байгаа. Тэгэн гоо би худалдаа авъя гэдэг надад хүсэл төрж эхэлнэ. За худалдаа аваад шийдвэрлэхгүй шат гэж явж байгаа. Асуудлаа анзаарсан, асуудлаа таньсан, дараа нь би шийдвэр гаргаж асуудлаа шийдэх гэж. За ингэчтэй үүний дараа би худалдаа авна. Худалдаа авсныхаа дараа одоо яах вэ гэвэл би үнэн ч хэрэглэж болно. За худалдаа авалтын замд бол онлын хувьд нэг иймэрхүү байгаа. Гэхдээ яг үнэндээ тийм худалдаа авалтын замналыг онлын хувьд юм байгаа ч гэсэн хүн яг шууд асуудлаа анзаараад тухайн асуудлаа таниад шууд шийдвэр гаргаад худалдаж аваад манай үнэн хэрэглэгч болчихгүй гэсэн үг үү. Хизээч ийм дардан зараад явахгүй тийм чи дундаа 80 болдог үстэй. 80 юм болчихлоо. Судалгаа хийн өөр газар очиж урдсан өрсөлдөгчийн судална очиод өмсөд үзсэн чинь болохгүй өөр өнгө сонирхмоор санагдана. Одоо яамаар санагдیں۔ Тийм маш их юм болдог. Тэгэхээр ерөнхийдөө нэг иймэрхүү талаар явдаг гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Гэхдээ энэ дунд одоо тогтвортой контент тий яг персона буюу бидний өмнөх лайв дээр ярьсан персонагаа онсон контент гэх юм бол маш амжилттай байж чадна гэдэг байгаа тий. За тэгэхээр анараа яг энэ худалдаа авалтын замналтай за тэрний өмнө хоёлоо нэг үтгэл хэлээ тий. За лайвын мандаар лайв гэж комент хийрээ. За лайв гэж комент хийх юм бол мессенжерээр бид хоёрын бэлдсэн
худалдан авалтын замлын талаарх e-book маань татаж авах боломжтойгоор очино. За уг e-book дотор QR код байгаа. QR кодыг уншуулбал персонал болон сошиал сувгуудын талаар бэлдсэн e-book-уудыг маань татаж авах боломжтой байгаа. За мөн комментийн пин хийсэл хоёрын бэлдсэн нийтлэл маань байгаа. Нийтлэлийг та уншиж олно. За хэрэг үзэж байгаа хүмүүс маань лайв гэж коммент хийрээ. За тэгээд дараагийнх үе шаттай байдаг гэж байгаа тийм. Үе шаттай байлаа гэд энэ замыг дагж явдаггүй боловч энэ замыг яг ингээд тэгвэл энэ юу ямар хэрэгтэй юм бэ гэж бас бодож болох юм тий. Тэгэнгүүт яах ёстой вэ гэхээр маркетрууд болол ерөнхийдөө энэ зам руугаа татаж авчих үйл ажиллагаа хийх ёстой. Яг зорилготойгоор зөв цагт зөв мэдээлэл зөв хүнд хийх ёстой гэдгийг яриад байгаа юм тий. Тэгэхээр за анараа нөгөө нэг манай компани чатботыг харилцаж ажилладаг тий. Манай чатбот. Тэгэхээр чатботын үйлчилгээн дээр анараа нэг жижигхэн яг энэ худалдан авалтын замл персонуудаа зориулсан 3 мэйл явуулдаг 4 мэйл явуулсан тий. Тухайн мэйл нь ямар байлаа? За хамгийн түрүүнд болохоор асуудлын ингээд анзааруулах гэж байгаа. Анзааруулахын тулд ямар мэйл илгээсэн бэ гэдэг өнгөт нь нэгдүгээртэй та ингээд чатбот бол ер нь олон хүмүүст ингээд доктортой байнгын 24 цаг онлайн хариулт өгөх зорилготой байна. За тэгэнгүүт үүн дээрээ үндэслээд та бүх харилцагчдаа цаг тухайд нь хариу өгч чаддгүй гэдэг дотроо юм асуултуудтай мэйл явуулсан байгаа. За нэгдүгээр талаараа хариу өгч чаддгүй гэж асууж байгаа. Хоёрдугаар нь болохоор дахин давтагдсан олон асуултуудад хариулахын тулд хит их цаг зарцуулж байна. Нэг бүрчлээ. Энэ бол яг байдаг тийм хүмүүс яг одоо манай чатботын персонад ирчихсэн яг гарч ирдэг тийм хүмүүс болохоор одоо яг ингээд одоо өдөрт нэг 100 ширхэг мессеж ирлээ гэж бодоо 100 болгоно тэр 100-ийн тий 50 нь болохоор танаа хаяг. Тэгээд тэрэнд нь байнга манай хаягдаад гэж тий. За дараагийн асуулт нь За ингээд эхний хоёр асуудал нь бол яг холбогдож байгаа хүмүүст хариу өгөх талаар болж байгаа. За тэгвэл гуравдугаар хамгийн чухал зүйл нь юу вэ гэдэг нь өмнө нь харилцсан хүмүүстэйгээ дахиж яаж иргэж холбоох вэ? Нэг бүрчлэн бичих юм уу гэдэг бол бас асуудал тийм. За тэгвэл чатбот хэрэгтэй хүн маань яах ёстой вэ гэдэг нь өмнө нь ингээд маш олон хүмүүстэй харилцсан. За бүх харилцсан хүмүүстэй дахиж одоо шинэ бүтээгдэхүүн хийж байгаа тийм. Шинэ бүтээгдэхүүний мэдээлэл явуулмаар байдаг. За аачлаарай. Бүтээгдэхүүнийхээ мэдээлэл явуулмаар байдаг. Тэрийг нэг бүрчлэн явуулах хэрэгтэй юм гэдэг бол бас асуудал. Тэгмээд чатботыг ашиглаад бүх одоо өмнө харилцсан хүмүүс рүү шинэ мэдээлэл бродкастаар явуулах тийм массаар нь явуулах тийм боломжтой гэдэг ийм асуултуудыг явуулсан байна. За энэ асуултыг уншсанаар хүмүүс өөрийнхөө байгууллага дээр хариулаад өөрийнхөө бизнесээр хариулсангууд өөрөө асуудал анзаарч байгаа. Тийм өөрийнхөө асуудлыг анзаарч байгаа. Түүнээс бол чатботанд ийм хийж өгдөг гэх. Энэ бол ямар ч тохиромжгүй байгаа тийм. Хүчээр тэр хүнийг нэг юм анзааруулах гэдэг шүү дээ тийм. За тэгэхээр ямар ч юм эхний шатанд нь ингэж асуудлаа анзааруулах ийм мессеж явсан юм байна. Дараа нь ямар мессеж явлаа? Худалдан авалтын замлын айл шатны мессеж явлаа. За худалдан авалтын замлын дараагийн үе шатад болохоор асуудлыг таниулах. За таниулахын тулд болохоор чатботыг одоо ингэ мессенжер чатботыг та хэрвээ ингэ өөртөө тий өөрийнхөө Facebook пэйжэд ашиглах юм бол танд ийм боломж байгаа гэсэн функцүүдийг авсан. Бас тэр нас юм байсан тий нөгөө 2000 надад тэр аягүй их таалагдчихсан. 2019 оны сүүлийн тренд одоо ийм болоод байна гэх тэр нь болохоор ингээл ер нь чатбот хэрэглэхгүй органик хүртээмж буурч байгаа тий. Ер нь постын хүртээмж маш их буурж байна. Бид нар линк шеэр хийж чадахгүй байна. Линк шеэр хийх юм бол буураад байна тий. Иймэрхүү мэдээлэлд явуулсан байсан. Энэ нь болохоор яг нөгөө угаасаа л ер нь бол асуудал яг манай хэрэглэгч болоход тий асуудлаа маш сайн таньж байгаа тий. Яг миний зүгээс бол асуудлыг анзаараад би нэрээ эн чинь ингээд хүмүүст хариулж чадахгүй байгаа штэ гэдээ анзаарч байгаа. Дараа нь болохоор бүрийг асуудлаа таниад энэ Facebook ч нэрээ ингээд байгаа. Ингээд байгаагаас болоод бас тий миний постууд хүрэхгүй маркетинг маань амжилттай яаж чадахгүй байна. За ингэж байгаа дараа нь шийдлийг яаж зааж гисэн. За шийдлийн болохоор бүх одоо энэ мелодийн дараа тий одоо тэр нийтлэлүүд байна.
Эхээс мелоди. Мелодийн доод бид өөрсдөө үнийн саналыг байршуулсан. За үнийн саналыг байршуулахдаа яах вэ гэдэг нь хэрвээ тэр хүн худалдан авалтын аль шатанд авъя гэж бодож бас болох юм тийм. Тэгэнгүүт доор манай үнийн саналыг тэр үйлчлэгээний тухай би бодох хуудаас ингээ бүх л одоо хэрэгтэйтэй мэдээлэлүүд нь байна. Тэгэнгүүт тэр хүн шийдвэрээ гаргасан тохиолдолд тэр чатботыг сонгох боломжтой. Захиалга өгөх боломжтой. Бас тэр нөгөө нэг шийдвэр гаргах шатнд нь байсан анагийн тэр нэг хэсэг бас гоё байсан. Тэр болохоор юу гэдэг вэ? Манай харилцагчийн жишээ гэж байсан шүү дээ. Харилцагчийн бодит жишээг авсан. Манайны харилцагч өдөрт ингээд тэдэм байгууллагатай ингэж харьцдаг. Тэдэм хүнтэй ингэж харьцдаг. Бүгдэнд нь ингэдэг байлаа тий. Ингээ ерөөсөө амжидаггүй байсан. Одоо харин ингэснээр ингэдэг болсон тий. Бүгдээ харилцагчийн тоо ихслээ бүх асуултандаа хариулж чаддаг боллоо тий. Ингэсэн та энэ чатбот руу орох бол ийшээ ороод ингээд бичээд үзээрэй гэсэн. Ингэнгүүт шууд л угаасаа нөгөө яг худалдан авалтанд дөрөнд дуудсан. Тэгээ эргээд үнийн санал нэрж авах жишээ нь тий. Тэгэхээр энэ бол бас үрдэгтэй. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө худалдан авалтын замнал гэж яг юу вэ гэдг нь одоо зүгээр л дээ энгийн маш тавчхан жишээ. Манай маркетрууд маань бол бүр ингээд бэлгэрүүлээ сайн судлах хэрэгтэй байгаа юм тий. За яг за хүмүүс маань лайв гэж комент хийрээ. За лайвын маань лайв гэж комент хийрээ. За лайв гэж комент хийх юм бол мессенжер бид хоёрын бэлцээ e-book маань очих байгаа. За өг e-book дээр QR код байгаа. QR кодыг уншуулмагц personal хэрхэн хангах талаар болон сошиал цугуудыг маркетингд хэрхэн ашиглах талаар e-book маань татаж авах боломжтой очих байгаа. За мөн лайвын маань pin comment хэсэгт бид хоёрын бэлдсэн одоо нөгөө нийтлэл маань байгаа. Маш дэлгэрэнгүй байгаа. Нийтлэлийг маань орж уншаарай. За. Тэгэхээр одоо сошиал медиа маркетингт ер нь худалдан авалтын замнал ямар хэрэгтэй юм бэ? Тэгээ нөгөө ингээл бараа бүтээгдэхүүн ойлгомжтой байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэгээ эсвэл одоо ингээл хэрэглэгчээ маш сайн мэдэх хэрэгтэй гэдэг юм бол угаасаа бизнесийн байгууллагууд тэгж бодож байна. Би хэрэглэгчээ мэднэ шүү дээ. Хэрэглэгчийн хэрэгцээг мэднэ те. Угаасаа тэр хүмүүс хэрэгцээ байгаа учраас би бизнес хийж байгаа юм те. Хэрэгцээ авахгүй бол би бизнес хийгээд яах юм бэ те. Анхнаасаа л гэж хэлсэн гэж бодож магадгүй. Гэхдээ энэ болохоор одоо те ерөнхийдөө худалдан авалтын замлын талаар бэлдээд явж байгаа юм гэж бодож байна. Энэ болохоор одоо ингээл хизээ нэгэн цагтээ манай компани мэдээллийг хаа нэгтэйгээс те. Би одоо ингээл өөр оффистаа сууж байгаа аахгүй юу ч хийхгүйгээр ингээл сууж байгаа. Айгүй гоё бараатай. Нэгэнтээ хизээ нэгэн цагт хаа нэгтэйгээс хин те манай байгууллагыг аваад олж ирээд шууд залгаад над руу шууд залгаад юугата за өнөөдөр уулзалт тавлаа. За уулзалт тавлаа. Тавлангуудаа шууд тэр өдрөө гэрээ байгуулад гэрээ байгуулчлаа. Манай үйлчлэгийг авлаа. Авангуудаа шууд насан туршдаа манайтай хамтарч ажиллана гэж итгэж байгаатай адилхан. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ бол айгуу тийм гинэн сонсож байна. Харанхуус сонсож байна. Тэгэхээр одоо сонголт маш ихтэй болсон. Хүмүүс мэдээлэл маш ихтэй болсон тийм. Ийм болохоор ерөнхийдөө одоо бид нар маркетер бид нар бизнес эрхлэгчдийн хувьд тийм нэг хэрэглэгчийг олж авах гэдэг чинь өстой жинхэнэ нэг алаан байхгүй юу гэдэг шиг тийм ийм болсон. Тэгэхээр энэ худалдан авалтын замнал гэдэг ер нь бол хэрэгтэй байгаад байгаа. Тэгэхээр зөв цагт нь одоо бид нар бол одоо бас яг ингээд том зургаар ер нь хараад байх хандлагатай юм шиг санагддаг. Одоо бизнес эрхлэгчийн үдээд хараад байна шүү дээ. Манай бүтээгдэхүүн хэрэгтэй, манай бүтээгдэхүүн манай бүтээгдэхүүн гоё хүмүүст хэрэгтэй. Гэхдээ яг үүндээ хэрэглэгчийн үдээд харахад магадгүй бид нар тэ веб дээрээ байршуулсан бидний үнийн санал гэдэг товчон хизэж харагддаггүй гэдэг. Бид нар тэрийг байршуулсан нөгөө гэхдээ хүмүүс тэрийг олж чадахгүй байна гэдэг чинь бид нар асуудалтай болж байна л гэсэн үг байхгүй. Тэ бид нар ажиллаа хийж чадахгүй байна л гэсэн. Тэгэхээр ер нь тийм ээ. Тэгэхээр ер нь бол сошиал орчинд худалдан авалтын замнал хийн гэдэг нь зорилготой контент одоо бид нар ерөнхийдөө ингээд контент хийгээд байна гэдэг зарим газар ингээд анзаарэгддэг тийм одоо ингээд маш их лайктай маш их шеэртэй гэхдээ тэр нь эргээд бодлуулалт болчихдгүй үгүй гэвэл тийм яг зүгээр сонирхоод өнгөрчүүл яах вэ гэдэг асуудал байхгүй юу хүмүүс бид нарыг тийм зүгээр л сонирхоод нөгөө юу хөөх юм гэж өнгөрчүүл яах вэ тийм бид нар чинь уул нь бол гол зорилго арай өөр тийм борлуулалт дэмжих үйл ажиллагаа хийж байгаа шүү дээ. Тэгэхээр хит олон шир
Тэ ч юм уу эсвэл яг нөгөө хүсээгүй ахнаас мэдээлэл өгөх юм ямар вэ гэдэг. Тэ анараа одоо жишээлбэл өнөөдөр ингээд ямар ч нэг тэ уруулын бодог авахыг хүсэхгүй ахт нь би ингээд байнга уруулын бодог харуулдаг байвал анараа намайг шууд блоклох. Тэ эсвэл анараа уруулын бодга аль хизээний худалдаад авчаад ах чинь дахиад ав гэдэг бас л блоклог байх л та. Тэгснээс би анараа тэ худалдаад авсан гэдгийг нь таньж мэдснийхаа дараа арай өөр контент төргий. Та манайхаас худалдаа авалт хийсэн юм байна. Тийм болохоор танд одоо сормосын бүдэг бидний хэмдрүүлэх юмар андраа шууд баярлалаа тий. Тэгэхээр иймэрхүү байдлаар явхад ер нь аль хэрэгтэй гэсэн. Тэгэхээр бид нар нөгөө зорилготой контент хэрэглэгчээ олж авах тий хайлтын системд өртөх гэх мэтчлээ. Ийм зүйл бол худалдаа авалтын замнал маш хэрэгтэй байгаа. За тэгэхээр худалдаа авалтын замнал гэдэг чинь худалдаа авалтын замналыг ярихад ерөнхийдөө бол нөгөө нэг персона тий персона ярих маш хэрэгтэй болдог. За одоо бүгдээрээ юу яа? Персонага эргээд дахиад санацгаая тий. Энэ бол манай персона байна. За харагдаж байгаа хүмүүс маань. За хоёлаа баннер авчи. За өнгөрсөн лайваар персонагийн талаар ярьсан. Үзэж байгаа хүмүүс маань лайв гэж комент бичээрэй. За лайв маань дор лайк гэж комент гэх юм бол мессенжер хоёрын бэлцээ e-book маань очих байгаа. За e-book дотор QR код байгаа. QR код уг персонагийн e-book болон сошиал сувгуудаар одоо хэрхэн маркетингд ашиглах талаар бэлцээ e-book-уудыг татаж авах боломжтой байгаа. За бид хоёрын ярьж байгаа лайв маань жоохон гацаад шиг байна тийм гацаад шиг. Илүү дэлгэрэнгүйгээр пин комент байгаа. Пин комент хийсэн хоёрын нийтлэл орсон байгаа. За эндээс ороод маш дэлгэрэнгүйгээр ойлгомжтойгоор унших боломжтой. За тэгэхээр за яг хоёлаа маш их ингээд авшил ярьчлаа тийм ер нь хэрэгтэй шүү тийм зорилготой контент хийх хэрэгтэй бидэрт маш их байна шүү өрсөлдөө маш их байна шүү гэдэг ярьлаа. За одоо тэгвэл хэдүүлээ тэгвэл яаж одоо худалдаа авалтын зам зурхын маш том байна. Маш том байна тийм. За тэгэхээр эхлээд бол зорилгоо ойлгох хэрэгтэй. Яг уу дахиад нөгөө хүн болгон зорилгоо мэдж байгаа л да тийм. Гэхдээ бид нар бол асуух хэрэгтэй л байгаа юм л да өөрөөсөө энэ зурглалтай юу хэрэгтэй гэх юм. Настай асуух. Одоо жишээлбэл гоё явж ийна гацаагүй гэнэ за баярлалаа аргад бат билгээ илгээ гэдэг юм байна. Тэгээд эхлээд зорилгоо маш сайн ойлгох хэрэгтэй. Зорилгоо ойлгох гэдэг маань энэ мап ер нь бол одоо яг юу яагаад хэрэгтэй вэ? Бид нар энэ мапыг зурснаа одоо ингээд зурхаар одоо анараа дээр ч гэсэндээ зурж байгаа асуудал гардаг тийм. Жишээлбэл манай анараа холбоотой харагддаг тийм. Тэгэхээр ботын мап байгалийн мап зурхад матгаалсын худалдаа авахчийн замналын мап зурхад ерөнхийдөө бүр ингээд том яваад тэгвэл манайч одоо гурван үйлчлэг юм шүү дээ. Бот сургалт үйлчлэг. Тэгтээ яг маркетинг үйлчлэг. Юу нөгөө яг ингээд бүр томроод ингээд явчихгүй чинь нөгөө бот руугаач оруулах гэдэг юм уу сургалт руугаач оруулах гэдэг юм уу үйлчлэгийг л өгöd оруулах гэдэг. Тэгэхээр нөгөө эцсийн үр дүн гэдэг ойлгомжтой юм л байна. Яг энэ үйлчлэгийг авч байгаа хүн бол манай бот үйлчлэгээс хүн шүү. Бот дээр персона гараад. За бидний харж байгаа энэ персонад өмнөх лайв дээр бид нар ярьсан. Манай үйлчлэгийг авсан тийм авах магадaltaй нэгэн персона аваад бид нар бол нөгөө өмнөх лайв дээр ярьсан 3-5 персона. Тэгэхээр за ихээ зорилгоо ойлгоо. Энэ хүн дээр бол бид нар бол бидний зорилго юу вэ гэхээр яг энэ хүн энэ бол мап биш персона. Энэ персона биднээс үйлчлээ аавна өөр тодорхойгүй байгаа зүйлээр тодорхой болгоно гэдэг юм зүйл байсан тийм. За дараачих нь зорилгоо ойлгочлоо. За хин нэгэн хүн манай дээр ирээд чатбот үйлчлээ авах юм байна. За эсвэл хин нэгэн хүн манай дээр ирээд сургалтын цаг юм байна. Ойлгочлоо. Бид нар магадгүй ихэд тэр хүний анхаарлын татганд персонатай холбоод тийм хийж болно шүү дээ. За гоё нэгтэй сошиал медиа маркетинг хийх хүсэж байгаа менежерүүдийн мэдих ёстой 5 зүйл ийм нэг харуулаад анхаарлын тэр хүн нийтлэг байж та үнсний дараа магадгүй тэр 5 зүйлээ илээд хэрэгжүүлж өгч e-book гэдэг татлаа. Татаж авангуудаа тэр хүн манаас олж суугуу гэдэг хэлзэтэй. Тийм бол бид нар үе шаттай хүндэт өргөж өгсөн. За танд бол асуудал чинь бол та ойлгосон шүү дээ. Одоо тэр 5 зүйл чинь таны бол асуудал байна тийм. Дараачих нь болохоор та ийм
бүр яг л эднэрийг сурчвал болно. Дахиад нэг юм. Дахиад бүр асуудал сайн тэгвэл одоо дараа нь тэгээд фьюз юм. Тэ та яг эднэрийг хэлж чадах уу? Тэ энэ юм гэ оноо фьюз тэ тэгвэл бод тийм ч өөр за ерөөсөө би энийг одоо нэг сургалтын суухгүй бол бас бүрэн хийж чадахгүй нэ гэдэг ойлгож байна. Тэгвэл бод дараа нь бид нар тухайн хөлөөгөө яг худалдаа авалтынхаа замлын шийдлийн үе шатнд хүрсэн гэж үзээд за одоо тэ бид танд дахиад нэг e-book юу бэлтгэж байна. Энэ e-book-ийг та ингээд хараарай. Ийм e-book байгаа шүү. Тэгэхээр энэ e-book-ийнхаа дараа QR кодод ажиллаад QR кодоор нэвтрээд та манай сургалтын бүтгэх боломжтой шүү. Зөвхөн танд бид 30% хөлтгийг юу гэж юм уу. Иймэрхүү байдлаар явнаа гэсэн үг болоод байгаа. Тэгэхээр яг нөгөө зорилгоо ойлгоод юу яаж хийх хэрхэн хүрэх хизээ хүрэх зүйлээ ойлгоод хажуугаар нь эхлээд болохоор худалдаа авалтын замлын байр гаргахад зорилгоо ойлгох дараа нь персона гаргах гэж байна. Персона дээр ч юм болохоор хэдүүлээ яг персонагаас бас асуух хэрэгтэй асуулт үү. Персонаас яагаад гарах хэрэгтэй болдог вэ гэж одоо бид нар контентоор дамжуулж тухайн хүний хүрэх хэрэгтэй шүү дээ. Персона. За персона гаргахад болохоор яг тухайн яагаад гэдэг персона гэдэг. За англи маш товчхон энэ талаар бид баг цаг үздэг. Персонагийн асуудлууд одоо та бүхэн харж байгаа. Миний төлөв асуудлууд тэгэхээр ийм хүний олж авахын төлөв зүйлүүдийг бид нар персонагаас ерөнхийдөө харчих боломжтой байгаа юм байна тийм. Одоо жишээлбэл ийм хүмүүс дуртай юм тийм. Яагаад энэ хүн бид нар сонирхолтой байж чаддаг тийм. Ямар үг хэлэх хэрэгтэй тийм. Иймэрхүү байдлаар бид нар харчиж авах байгаа. За бид хоёрын лайв маш их гацж байгаа шиг байна. Уучлаарай хүмүүсээ. За үзэж байгаа хүмүүс маань харин лайв гэж комент хийээрэй. Лайв гэж комент хийх юм бол бид хоёрын бэлтгэл e-book гэж байгаа шүү. За дараа нь персона үүсгээд персоныхаа зорилгыг ойлгох, тэдний хэрэглэдэг үгийг мэднэ. Тэрний төлд яг персонагаа бас бүрэн ойлгож худалдаа авалтын замналтаа тусгахад нэг эсрэг асуудал байдаг. Тухайн асуудлуудыг бид нар e-book дээр бичсэн байгаа. Тэгэхээр хүмүүс маань лайв үзэж байгаа хүмүүс маань лайв гэж бичээд e-book-д таваарай. За тэгээд дараачих нь зүйл бол персона үүсгэлээ. За дараачих маань зүйл бол маш чухал нэг зүйл байна тийм. Энэ болохоор харилцааны цэгүүдийг тодорхойлно. Бүр хамгийн чухал бас хэсгүүдийн нэг байдаг. Ерөнхийдөө одоо энэ худалдаа авалтын замд харахад харилцааны цэгүүд. За. За. За замлаа тавьчих тийм. За энэ болохоор харилцааны цэгүүдийг тодорхойлох хэрэгтэй. Харилцааны цэг гэдгийг бид нар юу гэж ойлгох хэрэгтэй вэ гэхээр танахтай худалдаа авалт хийхээс өмнө эсвэл хийсний дараа эсвэл хийх гэж байх хэрэгцээ хүний хийх үйлдэл болгоныг бид нар тооцоолох хэрэгтэй. Магадгүй маш их зүйл гэж юм. Одоо жишээлбэл ингээд тийм PR-ийн мэдээлэлүүд авна, тэгээ радио телевизэн зарцуулчихсан авна. Тэгснээ болохоор энэ хүн магадгүй манай веб руу орж ирээд буцаад гараад явна. Орсноо манай өсөлтөгчийн веб руу орно, өсөлтөгчийн веб руу орсноо гарна гэж юм тийм. Гэхдээ энэ зүйлүүдийг бид бас нөгөө Google Ads дотроос Google-ийн сурталчилгаа руу явуулдаг бол Google Ads дотроос бас олж авах боломжтой гэдэг. Өмнө нөгөө Google Ads гэдэг хаймаараа явсан. Тэр хүмүүс маань e-book-ыг татаж аваад QR кодыг нэмшүүлээд бас тэр Google дээр хэрхэн одоо авах боломжтой тийм Google-ийн сурталчилгаа явуулаад хэрхэн тэр мэдээллүүдийг авах боломжтой гэдгийг бас олж хараарай. За тэгэхээр дараагийнх нь бас яг энэ нөгөө худалдаа авалтын цэгүүдээ тодорхойлох гэдэг юм асуудал байгаа. Худалдаа авалтын цэгүүдээ тодорхойлох тийм. За үүний дараа болохоор хүмүүсийн хийх үйлдэл болгоныг бас тодорхойлох. Үйлдэл болгоныг тодорхойлно гэдэг нь маш их бас дэлгэрэнгүй тодорхойлох хэрэгтэй болчиход байгаа юм да. Энэ хүн яг ийм дараа нь тэгээд ингээд дахиад дэлгэрэнгүй маш дэлгэрэнгүй тодорхойлох хэрэгтэй болно.
Тэгээд ингэж тодорхойлоод дараа сэтгэл хөдлөл болон сэтгэлийг нь мэдэж авах. Тэр нь юу гэхээр одоо яг маркетинг гэдэг нь одоо учир шалтгаан үүднийг тийм юу ч гэдэг яг хэрэгтэй болохоор би юм уу. Эсвэл хэрэггүй болохоор эсвэл төвхтэй байгаа болохоор би юу ч одоо энэ сайт руу орохгүй тийм магадгүй одоо онлайн худалдааны сайт болоод төвхтэй байдаг эсвэл төвхтэй яаж төвхтэй ийм болохоор яг тэр сэтгэл хөдлөл тэгээ худалдаа авахын замын аль нэг шийдвэр бас хүний сэтгэл хөдлөлөөс өөрчлөгдөж байна. Жишээлбэл одоо яг шийдвэр гаргах үед тухайн хүний сэтгэл юу нэгэн зүйлээр тийм энэ зүйлүүдийг мэдэх хэрэгтэй. Дараагийн болохоор сэтгэл хөдлөлтөд маш их асуудал ба хүндрэлцэг. Хүн бол хүний сэтгэл хөдлөлтөөр нь хүндрэлцэг дээрээ байдаг юм байна. Жишээлбэл юу ажил вэ штэ одоо манай уулзалтыг авах гэж байхад хүмүүсийн хүндрэлцэг нь эднийх манайхаас татгалзуулж хүчин зүйлийг хоёулаа нөгөө персонад байдаг юм. Тэр болохоор юу байсан бэ гэхээр нөгөө манайхын магадгүй яг ингээд цагтаа юм авахгүй байх үедээс яаж вэ? Эсвэл одоо би эднийхээс илүү юм хийчихгүй гэж бодож байна. Одоо эдний хийж чадхыг би бас хийж чадвал одоо зарлах хүмүүс бодож байна. Тэгэхээр яг энэ хүндүр зүйлүүдээ мэдэх хэрэгтэй. Энэ худалдаа авалтын зам гэдэг маань яг маркетер биднэрт өөрсдөд нь маш одоо ажлыг ойлгомжтой хийж байна. Тэгэхээр яг хүндүр зүйлүүдээ мэдэж авснаар хүмүүс яагаад биднийг сонгохгүй, яагаад биднээс татгалзаад байна гэж байна. За үзэж байгаа хүмүүс маань лайв гэж комент хийрээ. За лайв гэж комент хийсэн хүмүүс рүү мессенжээр e-book мандж байгаа. E-book бас QR-код амшуулаад эпизод e-book-ыг хийж авах боломжтой. За дараачих нь худалдаа авалтын замд дөрөв хэрэгтэй байна. Тэгэхээр энэ дөрөв хэлхий одоо алийг нь хэрэглэх нь тухайн байгууллагын зорилгоос хамаарат байгаа. За одоогийн нөхцөл байдлыг тодорхойлох. Одоогийн нөхцөл байдлыг тодорхойлох бол ерөнхийдөө одоо тухайн байгууллага өөрт нь одоо танай хэрэглэгч яг одоо танай байгууллагатай харилцахдаа тэ ямар зам зурдаг, ямар зам дурдаг, ямар үйлдэл хийдэг, ямар сэтгэл хөдлөлтэй байдаг юм бол харуулдаг. Дараагийн нь болохоор хэрэглэгчийн нэг гэдэг гэж байна. Хэрэглэгчийн нэг гэдэг нь зөвхөн танайтай харилцах үедээ биш, ерөн тухайн хэрэглэгч тухайн өдрийг хүн үйлдэлтэй тийм гаргаж өгсөн. Энэ болохоор бас нэг одоо тухайн хэрэглэгчийн хэрэгцээг нь төрүүлж мэдэх тал дээр юм тийм. За дараагийн нь ирээдүйн нөхцөл байдал. За цааш юу юм бэ? Тухайн хэрэглэгчийн ирээдүйн худалдаа авалтын замлыг одоо ер нь энэ нь болохоор дотооддоо маш сайн ойлгохтой бид нар цаашдаа алсын ангаа тийм байгууллагын зорилгыг хэрхэн тодорхойлох вэ гэдэг дээр ирээдүйн нөхцөл хэрэгтэй байдаг. За дараагийн нь болохоор үйлчлэгээний зураглал. Үйлчлэгээний зураглал хэсэг дээр бид нар болохоор яг энэ өмнөх гуравтайгаа холбоотой өөрсдөө одоо юун дээр алдаатай юу манайхнаас татгалзах хүргээд байна гэдгийг бид нар мэдсэн бол одоо жишээлбэл баатан сайн ярьсан шүү дээ. Тэр баатан хайрцдаг юм. Энээс болоод энэ гарч яваад байна гэдгийг мэдсэн бол тухайн баатан тийм яг иймэрхүү байдлаар бас авч болдог байгаа. За тэгэхээр одоо яг ингээд зурчлаа гэж бодъё л да бид нар маш урт чагсаалтууд гаргаад тий харилцааны цэгүүдээ гаргаад за ер нь энэ үед бидний хэл юм байна да персонагаа ойлгоцсон байгаа учраас энэ персонатай хүнтэй бид нар ингэж харилцах юм байна ийм хэрэглэх юм байна энэ хүний асуудал юм байна бид нар энийг ингэж шийдэх юм байна гэдэг персонадыг бид нар ойлгоцсон шүү дээ тий тэгэхээр тийм байгаа учраас дараачих нь бид нар персонагаа гаргацсан худалдаа авалтын замлааны харилцааны цэгүүдээ тодорхойлсон бүх юм гаргачихлаа. За одоо яг үхээр худалдаа авахчийн замналаар өөрөө замнаж үздэг. За ер нь тийм тий. Хоёулаа ч гэсэндээ замнаад үзэхэд бас төвхтэй зүйлүүд байсан тий. Яг бид нар болохоор анзаардаггүй өдөр тутам ингээд ажиллаж байгаа. Гээ манай байгууллагын үйлчлэгээний маш үр дүн хийж байгаа юм. Тий. Маш ойлгомжтой тий. Одоо жишээлбэл манай чатботын үйлчлэгээний мэдээлэл маш ойлгомжтой байдаг штеп манай веб дээр хийж бодож болно. Гэтэл яг үнэндээ анараа өөрөө болохоор чатботоо хариуцаад ажилдаг болохоор тэгэж бодож байгаа. Гэтэл яг үйлчлэгч орж ирээд магадгүй чатбот гэсэн зис олж чаддгүй байж болно шүү. Тэ? Натаа бол чатбот үйлчлэг явуулдаг. Зис олдгүй байж болно.
Тэгснээ зарим уурчлуулагч болохоор манайхыг чатбот үйлчлэгээр үзүүлдэг гэдэг зис бас олдгүй байж болно тийм. Яг тэр зис нь харагддаггүй байж болно. Тэгэхээр яг өөрөө замнаад үзснийхаа дараа л бид нэр за бидний асуудал энд байгаа байна гэдгийг ойлгодог. Тэгэхээр заавал яг тэр замаараа өөрөө бас алхаад үзээрэй. Өөрийнхөө зурсан замаа гэсэн чинь одоо жишээлбэл манай харилцагчид одоо ерөөсөө манай байгууллагыг мэдхгүй гэхдээ хин нэгнээс магадгүй найзаасаа тий эсвэл одоо радио телевизээс эсвэл ямар нэгэн манай сурталчилгааны материалаас тий манайхыг анх хараад байгаа гэхлээр анх хараад ороод ирэнгүүтээ бид нар анхаарч анзаараад орж ирснийхаа дараа нөгөө асуудлаа таньна гэж шүү дээ. Бид нар үнэхээр тэр хүний асуудлыг таниулах мэдээлэл биднэрт байна уу тий. За таних хавцад тэр хүн үйлдэл хийж болно тий. Үнийн санал авах. Тийм байлаа гэхэд энд үнэхээр үнийн санал авах гэдэг товч байна уу? Яг миний бодсон шиг хүн явж чадаж байна уу гэдгээ бид нар бас өөрсдөө хэлээд бас сайн зурх хэрэгтэй. За тэгээд зурцсан өөрөө замнаад үзсэн тий. Замнаад үзсэн гот угаасаа биднэрт бол асуудал байгаа. Бүх байгууллагууд байдаг юм лээ. Тэр ч гэсэндээ үздэг байсан тий. Тэгэхээр байгаа. Тэгэхээр тэр шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж байгаа. Өөрчлөлт том жижиг байх нь биднэрт бол хамаагүй. Тэр өөрчлөлт оруулаад сайжруулж байна гэдэг чинь л өөрөө сайн зөв шүү дээ тий. Тэгэхээр ингэ хэрэгтэй. За дараагийн нь болохоор бид нар одоо харилцааны цэг гэж ярьлаа. Personal болон offline гэдэг маш их хэрэггүй ярьсан. Тэгэхээр харилцааны цэг болон personal-га төлөвлөгөөтэйгээ ерөнхийдөө холбох хэрэгтэй. За төлөвлөгөөтэйгээ холбоно гэхээр одоо дахиад хоёлаа нөгөө юугаа ярих хэрэгтэй болоод эхэлж байгаа. За хоёлаа энийг ярих хэрэгтэй болоод эхэлж байгаа. За хоёлаа тий энийг ярих хэрэгтэй болоод эхэлж байгаа. Энэ бол манай persona тий. За persona бол маш чухал гэсэн. Тэгэхээр хамгийн чухал гэсэн юм бодолтой алтын замнал гэдэг. Тэгэхээр уйж өгөх хэрэгтэй тий. Тэгэхээр энэ хүний бид нар асуудлыг ойлгосон байгаа учраас одоо энэ хүн бодож байгаа. Энэ хүн бол өөрийнхөө ерөнхийдөө одоо манай харилцагчдын хувьд бол асуудал ойлгосон байдаг. Яагаад вэ гэхээр асуудлаа таньсан байдаг. Асуудалтай байна. Тэгэхээр одоо асуудал гараад байна гэдгийг таньсан байгаа. Яагаад гэвэл өдөр тутмын амьдралтай тухайн асуудал өдөр тутмын ажилтай асуудал холбоотой байгаа учраас миний Facebook хуудас хөтлөлтэй манай сошиал медиа маркетинг нээл явахгүй байна гэдгийг өөрөө ойлгосон байдаг. Тэгээд дараа нь бид нөгөө худалдаа авалтын замлын асуудлаа таних гэдэг үе шатлыг явуулна. Тэгэхээр хэрэглэгч маань асуудлаа ойлгоцсон, асуудлаа анзаарсан байгаа учраас танихдаа хайр гэж хэлнэ. Тэгэхээр хайртан дээр юу вэ гэхээр яг энэ хүний одоо манай энэ өмнө гаргасан ог гэдэг санаа юм болохоор одоо юу гэдэг чинь сошиал медиа маркетинг төлөвлөгөө гэдэг хайрт маш өндөр. Яагаад гэвэл одоо огийн гэвэл замбраагүй мэдээлэл яагаад гэвэл хаанаас ихтэй мэдгүй байгаа юм чинь төлөвлөгөө гаргах гэдэг юм тийм. Тэгэхээр төлөвлөгөө гэдэг нийтлэлийг эхлээд худалдаа авалтын замлын эхний үеийг оруулж. За тэгтээ тийш ярихаас өмнө үүдгүй хэлье амраа. За лайв дарлаа гэж комент хийрээ. Лайв гэж комент хийвэл мессенжер ийм юм хийж байгаа. За яг бүгд QR код гэдэг дараа нь авчихлаа. Блог гэдэг гэж байгаа. За тэгээд төлөвлөгөө гэж хайд болно гэж хэлж төлөвлөгөө гэдэг нийтлэл аваад байгаа. Дараагийн болохоор сошиал хуудас ашиглахад тустай тэдэн ап гэж байна. Таны заавал мэдж байгаа тэдэн зүйлтэй сошиал медиа маркетинг гэдэг үгийг заавал ашиглах. Менежерүүдийн мэдж байх хэрэгтэй. Менежерүүдийн заавал ашиглаад өөрөө хэлбэл яг таны асуудлыг мэддэг персонадыг асуудлаас асуудал руу хандсан хэрэглэдэг үгнүүдийг ашигласан ийм зүйл ашиглаад нийтлэлж байгаа. Энэ нийтлэл бол хайртай системийн хичээлэн гэж хичээлээ хамтна тийм маш сайн унагчлалтай хийцэн гэж байна. Тэгвэл дараа нь болохоор яаж байгаа вэ гэхээр бид нар Google дээр сурталчилгаа явуулдаг. Google дээр сурталчилгаа явуулаад бид нар Google Ad-ийн лайв дээрээс ярьсан тийм хайртай систем хамгийн дээр ad гэсэн бичгтэйгээр гараад ирдэг. За хайртай системээр ad гэсэн бичгтэйгээр гараад ирдэг. Манай сурталчилгааг хэрэггүй хавлаа. Харангуйтаа дараа нь хэрэггүй манай нийтлэлүүд дараад байна тийм. Дарж авсныгаа дараа тэрхүү
За ер нь энэ нийт надад таалагдлаа гэж үзээд манай e-book гэдэг явж байна. E-book гэдэг явцад таасан бол мэйлээ биднээс тийм. Ингээд бид нар дараагийнхаа үеш чадтай муудыг юм байна. Одоо за энэ хүн бол ер нь нэг асуудалтай шүү. Манай хэлцэж бодоод ойлгоно шүү. Яг энэ нь л одоо худалдаа авалтын замын их сайн мэдээ гэж үзээд байна. Тэгэхээр ерөнхийдөө бид тайлбар хүргэлээ. Та бүхэн илүү дэлгэрэнгүй илүү практикал мэдээ авах гэсэн e-book надад аваарай. Live гэж комент хийгээрэй. За өнөөдрийн ярих зүйл ингээд дуусч байна. За тэгээд одоо 7 сард манайх амрах байгаа. 7 сард маань ирчлээ юм тийм. Хүмүүс маань өмнөх e-book-үүдээ хийж аваад QR code энэ худалдаа авалтын зам e-book дотор маань QR code байгаа. QR code-ийг шүүсээр танд манай хэлсэн бүх e-book-ийг очих байгаа шүү. Тэгэхээр за ингээ нэг сар завсарлыг хийлээ. 8 сараас ихээд дахиад live маань үргэлжлэнэ. Яг 27-аас 27-аас маань үргэлжлэнэ. За сарын дараа дахиад уулзъя. Баярлалаа.